Та төсөөлөд үзтээ автомат машинтай зогсоод роботууд ажилдаг зочид бодол, дуу чимээгүй ресторан, ухаалаг, ариун цэврийн өрөө, бүр түрүүчээ галт тэргэнд орхиод ч буцаагаад авдаг нийгэм. Энэ бол Япон. Япон улс бол дэлхийн хамгийн дэг журамтай, хамгийн урт наслалтай, хамгийн цэвэр, хамгийн гайхалтай технологитой орны нэг. Гэхдээ энэ бүхэн зөвхөн гадна тал нь. Японд орон зай, дэг журам, хүнлэг байдал, уламжлал, ирээдүй бүгд зэрэгцэн оршдог. Одоо танд энэ бүхнийг танилцуулъя. Жижигхэн газар дээр 125 сая хүн амьдарч байна. Япон нь галт уул, аймадоор хучигдсан уулын орон, ашиглах боломжтой газар нь нийт нутаг дэвсгэрийнхээ зөвхөн 30% байдаг. Гэсэн ч 125 сая хүн энэ газарт үр бүтээлтэй, эмх цэгцтэй амьдарч байна. Токио нь дэлхийн хамгийн олон хүнтэй хотуудын нэг бөгөөд 38 сая хүн амьдардаг. 2. Үйлчлэгчгүй сургууль. Японы бага дунд сургуулиуд үйлчлэгч байхгүй. Сурагчид нь өдөр бүр анги, коридор, ариун цэврийн өрөө, гадаах талбайгаа өөрсдөө цэвэрлэдэг. Энэ уламжлал нь зөвхөн цэвэрлэхээс гадна ёс зүй, хариуцлага, харилцан хүндлэлийг багаас нь төлөвшүүлдэг. 3. Халуун аршаанд нүцгэн орно. Энэ бол зүгээр л дүрм. Халуун аршааны газар буюу онсонд ороход усны хувцас өмсөх хоройтой. Нүцгэн биеэрээ байгалийн халуун усанд орох нь бие сэтгэл сүнсийг цэвэрлэнэ гэж үздэг. Японд 3000 гаруй халуун аршааны газар байдаг бөгөөд жил бүр 130 сая хүн аршаанд ордог гэсэн доо бий. 4. Робот ажилтнтай зочид бодол. Токио хот дахь Хена хотол нь дэлхийн анхны робот зочид бодол. Хүлээн авалт дээр робот танд үйлчлэн өрөөг цэвэрлэж, мэдээлэл өгч, хоолыг хүртэл робот хийн. Япон улсад 10,000 гаруй үйлчилгээний робот ажиллаж байна. 5. Ариун цэврийн өрөө бол технологийн гайхамшиг. Японы ариун цэврийн өрөө бол дэлхийд алдартай автомат суулдуур, халдаг суудал, үнэр дарагч, усны даралт, тохируулга, хөгжим тоглоулагч зэргийг нэг доор олж харна. Токио хотод гэхэд нийтийн ариун цэврийн өрөөний 80% нь ухаалаг системтэй суулдуур суйрлуулсан байдаг. 6. Таны төрөвчийг хэн ч хулгайлахгүй. 2023 онд Токио хотын цагдаагийн газар 3.7 сая yen буюу 25,000 $, бүхий бэлэн мөнгөтэй төрөвчийг буцаан олгожээ. Японд эд зүйл хулгайлах явдал бараг байхгүй. Хогийн самнаас цүнх олсон хүн хүртэл цагдаад мэжигдэж эзэнд нь буцаадаг. 7. Хурим барууны оршуулга нь буддын заншлаар явагддаг. Орчин үеийн Японы хурмуудын ихэнх нь сүмд барууны хэм маягаар явагддаг. Цагаан даашинз, хурмын билүү, ам тангараг. Харин нас барах үедээ буддын шашны уламжлалаар оршуулга хийлгэхийг илүүд үздэг. Соёлын хоёр туйл их тайвнаар зэрэгцэн оршдог. 8. Рестораны таг чимээгүй байдал. Японы өндөр зэрэглэлийн ресторан руу ороход нам гүн байдал мэдрэгдэнэ. Хүмүүс хоолндоо бүрэн төлөвлөдөг. Яриа бол хоолыг доромжилсон хэрэг гэж тооцогдно. Харин гоминг чимээтэй зорих нь амртай байдал хэмээн үнэлж байгаагийн дохио юм. 9. 100 наснуудын орон. 2024 оны байдлаар Японд 100-аас дээш настай 86,000 гаруй хүн амьдарч байна. Дундаж наслалт нь эрэгтэй 81.6, эмэгтэй нь 87.7 нас. Урт наслалтын нууц нь загас, удаа, ногоон цуурилсан эрүүл хооллолт, өдөр тутмын дасгал хөдөлгөөн, тайван амьдралын хэмнэл юм. 10. Отаку соёл, дом биш, эдийн засаг. Анime, манга, тоглоом гэх мэт соёлоор амьсгалдаг хүмүүсийг Японд отаку гэдэг. Тэдний энэ дон дэлхийн хамгийн том зөөлөн хүч болж 20 гаруй тэрбум долларын салбар болжээ. Эцэст нь Япон бол зөвхөн гайхамшигт орн биш. Энэ бол өөр ертөнц. Өдөр бүр роботтой мэндэлж сурагч хүүхдүүд нь ангиа цэвэрлэж, хүмүүс дуу чимээгүйгээр холоо идэж, ариун цэврийн өрөөнд таныг 5 одтой зочид буудалд байгаа мэт мэдрүүлнэ. Энэ улсын удамжны соёлоос нь эхлээд хүмүүжил, технологи, хоол, амьдралын хэмнэлээр нь хүртэл таних тусам таныг Япон гэх ойлголт төсөөлөл огт өөрчлөгдөх болно. Хэрвээ та Японд очиж үзхийг хүсдэг бол комент хэсэгт очмоор байна гэж бичээрэй. Таалагдсан бол лайк дараад сүхтээ бүртгүүлээрэй.